За сайн байцгаана уу? За нэг өстө гайхалтай халуун өдрийн минь түргэе. Яста янзтай халуун байна өнөөдөр. За өнөөдрийн сэдв бол ерөнхийдөө манайд олон жил одоо гадаадад амьдраад Монгол буцаж байгаа. Тэгээд Монголд ирээд бас бизнес эрхлэх гэж бодолтой байгаа. Ирэхээс өмнө одоо тийм улсад байх юм бол ирэхээс өмнө одоо бодвочтой бас нэлээд зүйл байдаг. Энэ тухай та хэдтэйгээ хуваалцъя. Тий. За тий. Тэгэхээр олон жил ч юу ах вэ? Ер нь очоод ганц 2 жил болоод ерөнхийдөө Монголдо бас бизнес эрхэлсэн бас их зөвтэй гэж шийдсэн байгаах бол та хэдэд маань энэ лайв бас хэрэг болж магадгүй. Тийм ээ. За гадаадаас буцаж байгаа иргэдээ одоо ерөнхийдөө Монгол улсын маань бодолт бол нийгэмшүүлэх одоо хүлээн авах бодлого улсаас бас тэр болгон хангалтгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх бах тийм ээ. За ажилд яг зуучлах, бизнес эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх холбоотой бол яг нэг ганц 2 зүйл бол байдаг. Тэ. Тэгвэл энийг бол тэр болгон бас манайхан бүгдээр мэдэхгүйгээс гадна тэр болгон бас нэг мэдээлэл, реклам, зас сурчлагаа их дутмаг байгаа харагдаж байна. Тэ. Одоогоор ер нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар жишээлбэл дамжуулан ажлын байр санал болгодог гэвэл болгодог гэсэн. За тэгэхээр хөдөлмөрлөлийн товчоон дээр одоо очоод би одоо олон жил гадаад байсан. Одоо эх орондоо ирж байна. Одоо тэгээд эх орондоо ирж байгаа хүнд надад одоо ямар ажлын байр байна уу гэд насаа хэлээд ерөнхийдөө наснаас хамааралтай бас ажил асууж болдгоо гэвэл болдог. За ерөнхийдөө 40-с дээш насны хүмүүст бол ажил олоход нэн бэрхтээ юм л гэж ингэж харагдаж байна. За жижиг дунд бизнес эрхлэгч нарт мэрэгжлийн сургалт явуулдаггүй гэвэл явуулдаг гэж байгаа. За тэгтээ тэр нь одоо тэр болгон бас байна уугүй юу гэдгийг бас судлах хэрэгтэй тийм ээ. Зарим санхүүгийн одоо дэмжлэг үзүүлдэг гэвэл бас үзүүлдэг л гэж хэлэх баг. Яг гэвэл зарим банкудад бол санхүүгийн дэмжлэг бол жижиг дунд бизнес эрхлэгч нарт бол олгодог тийм хөтөлбөрүүд бол одоо хүртэл хэрэгжиж байгаа. За тэгвэл тэр нь бол одоо хүн болгонд бас хүртээлтэй байна уу, шударгаар хуваарлагдаж байна уу гэдэг асуудал бас тусдаа байх. Тийм ээ. За тэгэхээр гадаадад нилээдгүй хугацаагаа алдсан, хамаг залуунасаа алдсан тий. За тэгээд болж игэл нэг 5-10 цаасаа эвлүүлээд үр хүүхдүүдэд чиглүүлээд за тэгээд нэг 40-с дээш насныхан бол одоо эх орондоо ирэх асуудал бол нилээдгүй гардаг. Тий. За энэ ч гэхдээ янз бүрийн шалтгаантай л байдаг бах тийм ээ. Эрүүл мэндийн асуудал аарч байж болно, хамаатан садангаа ч юм уу ээж аваагаа асрах суулгах шалтгаан аарч хийж болж гин үр хүүхдүүд нь хөлөө олж юм бол тэгээд одоо эх орондоо жинкнээсээ одоо амьдрах гад ингэ шийдвэрээ гаргадаг улсууд нилээдгүй байдгаа. За энэ бол ганц Чехэд ч биш мэдээж хэрэг, Европт ч биш мэдээж хэрэг, өөр оронд ч бас байдаг л бах. Тий. За түүнээс гадна бас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал үйлчилгээнд дахин хамрагдах боломж зохицуулалт бол улсаас бол байдаг. За энэ бол яхахгүй одоо хүний нутагт байжгаад Монголд ирээд өвдөх юм бол мэдээж хэрэг гадаадад байсан даатгал бол энд бол үйлчлэхгүй мэдээж. Тэгэхээр та гадаадад байсан хугацаанд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа төлж ирсэн үгээс шалтгаалаад одоо янз бүрийн асуудал болоход тийм ээ миний нэг таньдаг хүн сая хаалгаанд ороход л одоо жишээлбэл асар их хэмжээний мөнгө нэхэгдсэн тий. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалаа огтч төлж байгаагүй. За тэгэхээр одоо тэрийг нөхөн төлөх шаардлагатай болж байгаа харагдсан. За тэгэхээр яг даатгалын хэмжээг одоо төлөөгүй байсан хугацааныхаа төлбөрийг төлж ийж одоо хаалгааны мөнгө нь одоо хөнгөлөлт авах одоо тийм хэмжээнд хүрч байгаа сонсогдсон. Тий. Гэхдээ энэ дээр бол манайхан бас эрүүл мэндийн даатгалаа төлж исэн зөв юм байна л гэж ингэж харагдсан шүү. Тий. За зарим орноос сайн дурын буцаалт хийсэн иргэдэд олон улсын байгууллага одоо хамтарч төслүүд бол хэрэгждэг. За энэ тухайн мэдээллийг би цахим парламент гэдэг сайтаас бол олж харсан. Ерөнхийдөө бол бидний мэдж байгаагаар одоо магадгүй энэ Ямын байгууллагыг ярьж байгаа болов гэж би бодлоо. Ямын байгууллага бол ерөнхийдөө буцах их орон руугаа буцах ганц монголч биш бусад бүх орны хүмүүсийг буцах хөтөлбөрийг бол хамруулж байдаг шүү дээ. Тийм байгууллага тийм ээ. Онгоцны зардлын дагаад мөн төсөл бичих юм бол төсөл дээр нь одоо санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. За зарим нэг хэсэг бол одоо жишээлбэл Монголда үнэний фермтэй болно ч гэдэг юм уу, байшин барилга барина ч гэдэг юм уу, цэцэрлэгтэй болно гэхэд бол санхүүгийн тэр Ямын байгууллагаас
бол санхүүжилт бол 2500 евро ч гэдэг юм уу тий одоо хэдэн евро байдгийн зах хэмжээний санхүүгийн тусалцаа үзүүлэх юм байлээ онгоцны билетийн үнэгүй өгдөг юм байлээ тэгээд тэрийгээ ирээд яг манайхан яг зориултын талаар зориултаараа яг үнэхээр ирээд Монголдо нийгэмшээд тэр мөнгөний яг чулуу болгож байгаа нь хэр байгаа бол гэдэг бас асуудалтай юм билээ. Зарим нь ихэнх нь мөнгөний аваад алгуулцдаг буцаад яваад өгдөг. Тий. Зарим нь бол яг за ер нь тун яг зорилгоор нь яг хэрэгжилж байгаа нь тун ховор байт юм болов уу гэсэн надад миний хувьд л тийм л ойлголт төрсөн. Тий. За тиймээс биш нэг үнэний фермтэй болно гэд нэг хэдэн төгрөгийг авцсан. Тийм ээ буцахтаа Монголдо очиод би нийгэмшин гээд одоо тэр үнэгээ худалдаж авсан уу фермэ байгуулсан уу гэвэл бас очиж чадсантай. За ийм л юм болтгийм байна. Яхахгүй Монгол буцсан улсууд бол ер нь ажлын байрны асуудал бол номер 1 байдаг. Тийм ээ. Хүн заавал ажилтаа болох ёстой шүү. Хөдөлмөрийн чадвар байгуул заавал ажилтаа болох ёстой. Тэтгэврт гарчааг бол тийм ээ. Тэтгэврт гарсан ч одоо Монголд тэтгэврийн одоо өнөөдөр мөнгө хэдэн төгрөг байгаа вэ? Хаач хүрэхгүй шүү. Нэг өдөр дэлгүүр яваад дуусна. Тийм л мөнгө өгдөг. Бас тийм ээ. Тэгэхээр тэтгэврт бол тэтгэврийн насныхан ч хэлээ гэсэн их найдах бол тийм их зүв зүйтэй асуудал биш шүү. Тэгэхээр заавал давхар орлого хэрэгтэй болно тийм. За орлогын их усртай заавал болох хэрэгтэй. Тий. Чи юу хийж чадна уу? Тэрийгээ заавал хийхээс өөр өөр арга байхгүй. Яг гэвэл тэтгэвэр таньч хаач хүрэхгүй. Тий. За бизнес орчин хэрэгтэй юу гэвэл гадаадаас ирэнгүүтээ чиний өчнөө жил болоод буцаад хүрээд ирдэг чиний таньдаг хүмүүс чинь бүгд одоо өөрийн гэсэн байр сууриа олчихсон тий зарим нь танихгүй болцсон зөвөр хөөхт нь яатсан гадаад дотоод гараад явцсан таних хөнгө болцсон байдгийн билээ. Тий таних хөнгө болцсон байдаг. Ер нь за таних хүн байлаач гэсэн хамаатан садангууд нь өөр өөрсдөө тусдаа амьдралтай улсууд тэр болгон чамд туслахгүй. Тэгэхээр чи ерөөсөө тэр бизнес орчноо өөрөө л бүрдүүлэхээс өөр арга байхгүй шүү дээ. Хинт ч найдаж болохгүй. Чи очиод надад хинч туслахгүй гэсэн логиктэй л ирэх хэрэгтэй юм билээ. За тэгээд хүүхдэд сургуулиудаа яг залуу хүүхдүүд бол хүүхдийн сургуулиуд за Монголд ирээд мэдээж хүүхдүүд маань сургуульд ордог. Гэтэл олон жил гадаадд байсан хүүхдүүд өнөө гадаадаар яриа сурсан хүүхдүүд чинь монгол хэлээ мэдэхгүй сургуульд ордог. За асуудал мөн. Эрүүл мэндийн за нийгмийн даатгалыг бол асуудал үүсэхгүй бол үүснэ. Мэдээж хэрэг за тэгээд нөхөн ирэхээс өмнө одоо би та хэд те энэ Монголд ирэхээс өмнө одоо ямар зүйлийг төвлөрөх тухай бас та хэдтэй ярьж өгье гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Ер нь та хэд маань ер нь би одоо ингээд за ер нь гадаа хүний нутагт ер нь нэлээд чанга юм байна. За хэлийг мэдгүй бол бүр ч хэцүү. Хуулийн мэдгүй бол бүр тэнэгтэж өгнө тийм ээ. Тэд дандаа хараад байдаг гэдгийг та хуулийн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ээ. За тэгэхээр би гэр бүлээрээ одоо Монголдо за буцлаа гэж бодоход боддог хүмүүс нь угаасаа ойлгомжтой зөндөө байгаа. Би очиод яг юу хийх юм? Монголдо очиод эргээд миний за яг очингууд чинь таны албан газрууд чинь буцаагаад авъя гэж байгаа газрууд байгаа бол окей. Чи буцаад ажилд орлоо гэж бодъё. Насаа ахмад болцсон улсууд үйл яах юм? Ажилд бол мэдээж хэрэг авахгүй шүү дээ. Тэгвэл би яагаад заавал бизнес хийх ёстой гэдгийг та нарт ярих гэдэг байна. Нас явах тусам чамд ажил хийх одоо чадвар за нэг эрэгтэй хүмүүс яг нэг харуул хамгаалалтын ажил бол байна үгүй байна. Секрет хийгээд явж байна. Тэгтэл шөнийн ээлжээр мэдээж хэрэг тэгэл нэг 24 гараад 48 амарт юм шиг байгаа. Тийм ажлууд бол байна. Гэхдээ цалин үнэхээр бага. Сая 500 авал их юм. За яг нэг уул уурхайн явуул нэг хөдөлмөрийн чадвартай нэг уул уурхайн эрэгтэйчүүдийн хувьд бол бас жоохон боломжтой гэх юм уу. Тийм. Хүүхнүүдийн хувьд бол нэлээд чангарч бас. Бид нар ч манай зөвхөн хийх хүртнэ. Хааны газар нэг цэвэрлэгч олдвол их юм. Гот тийм л байгаа. За нэг эсвэл нэг мангуун дээр нэг хүний лангуун дээр суугаад нэг хэдэн дүүргээс салинжаад ингээд яв. Борлуулалт баг байгаа цагт цалин өндөр авах чамд өгөх үү? Тэр бодлого шатгүй. Өнөөдөр Монголд бол борлуулалт яагаад гэвэл юмны үн аягүй үнэтэй байгаа учраас борлуулалт тэр болгон тийм их ашигтайгаар их сайн ажиллаж байгаа болов гэвэл энэ уламжлалт бизнест бол би бол миний хувьд зав эргэлзэж байна. Уламжлалт бизнес хийж байгаа улсууд бол бизнес нэлээд чанга авах гэж бодож байна. Тэгэхээр орлого бага л байвал цалин төдий хэмжээний л байгаа мэдээж хэрэг. Зах хэмжээний л байгаа. За тэгэхээр гадаадад байх хугацаа зөвхөн мөнгө хуримтлуулах үе бол биш шүү гэдэг мессежийг би та хэдтэй хэлэх гээд байна.
зөвхөн нэг Монгол хураажээ тэгээд нэг Монголд очих юм бол би мөнгөтэй байгаа цагт миний асуудал бол ерөнхийд нь бол шийдэгднэ. Би нэг Монголда эх орондоо юм байна да, монголоор ярих юм байна да, ахыг хамаатан садангууд маань ээж аав маань байгаа юм да гэж ингэж тооцоолоод хүрээд ирдэг. Энэ нь бол маш том өндөрл шүү. Харин эсрэгээрээ туршлага, ур чадвар, харилцаа холбоо энэ дээр бас их сайн фокуслах хэрэгтэй. Ирээдүйн бизнесээ суурь тавих хамгийн үнцэнтэй үе гэдгийг л та нар гадаадад байхдаа фокуслах хэрэгтэй. Хэзээ нэгэн цаг та нар угаасаа Монголд ирнэ гэсэн за миний бодлоор 70-80% нь байгаа гэж бодож байна. Буцхаас өмнө бодох ямар 5 зүйл байдгийг. Нэгдүгээрт орлогын их усүрээ тодорхой болгох хэрэгтэй. Та Монголд ирээд эх орондоо ирээд юу хийх юм бэ? Орлого ямар би орлоготой байх юм? Энийг та заавал бодох хэрэгтэй. Дан ялангуяа чи нас залуу биш бол энэ дээр илүү бүрч энэ асуудал хамаарна. Залуу хүн бол бас годгон шодгоноод энэ тэнд компани ороод магадгүй нэг юм сургалтанд суугаад ч гэсэн тэгэл өөрийгөө мэдлэг боловсролыг дайжлуулад бас нэг гайгүй ажил орчлоо гэж бодъё. Таны нас талигаад өгсөн бол уучлаарай та яах юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Орлогоо бий болгох заавал бодол номер 1 байх хэрэгтэй. За зах зээлээс судлах хэрэгтэй. Ямар асуудал тулгарч болох уу? Гарсан асуудлыг юугаар би шийдэж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Монголд ирээд бизнес хийнэ гэвэл асуудал гарах уу? Гарна штэ. Тэр болгон бүх юм ингээд бодсон санснаар болдоггүй. Одоо яг Чехийнхнээгаа би их сайн таних юм да. Тэгэл зарим нь нэрээ хараад тахад ямар нэг компанид яг нэг янз бүрийн ажил хийж байх юм за тэгээд яг бизнес руу чиглэсэн хүмүүст нь бол мэдээж асуудал гарах юм байна. Тэгээд тэрнийг шийдэж чадахгүй буцдаг асуудал маш их гардаг юм байна. Тэгэхээр та нар ирэхээс өмнө би ямар асуудал тулгарх уу? Тэр хэрвээ асуудал тулгарвал би тэрнийг юугаар яаж шийдэх үү гэдгээ та нар нэг төрөнд тавих хэрэгтэй энэ асуудлыг. Надад танил тал байна уу? Эрсдлээд ах зөх хэмжээний мөнгө байна уу? Эсвэл энэ ажил болохгүй дараагийн ажил би ямар юу хийх үү? Төлсөн бизнес маань бүтгээ байчих юм бол дараагийн бизнес миний А вариант бүтгүүл Б вариант юу байх вэ гэдгийг дээр л төвлөрнө л гэсэн үг үстэй ерөнхийдөө. Тийм ээ? За, хувийн брэндээ хөгжүүлэх хэрэгтэй. Ирэхээс өмнө хувийн брэнд гэдэг маш чухал бас асуудлын нэг. Яагаад гэж чи хинч танихгүй зах зээл дээр хүрээд ирнэ л гэсэн үг шүү. Да ялангуяа олон жил гадаадд болсон бол таныг буцаж энд ирэхэд тань хувь хүний брэндээ хөгжүүлээгүй тийм хүн ирэх юм бол шууд бизнес руу ороход бол тун чанга байна. За энэ дэр бол яг чамд итгэдэг хүмүүстэй хамтрах илүү амар байх болно юм үстэй. Тийм ээ. Тэгэхээр чи зөвхөн ганц тайчин ганцаардахгүй гэж үзээд байдаг. Яг үнэндээ бол чи ганцаардах асуудал гарах уу гэж гарна. За тэгэхээр энэ дээр хувь хүндээ брэндээ хөгжүүлж хинч танихгүй бол чи хөшгөний ард байсараа гал гин гинт Монголд хүрээд ирвэл асуудал тулгарх юм шүү гэдгийг л би хэлэх гэдэг. За буцах өдрөө биш. Эхлэх өдрөө одооноос төллөө. Бизнесээ Монголд очиод биш гадаадад байхдаа л шууд эхлүүл. Гадаадад байхдаа эхлүүл. Шууд мөнгө тэрж ирээл эхлүүлэх бишээ. Суурийг гадаадад байхаа эхэл гэж ингэж зөвлөж байна. За энэ дэр нэг санах зүйл байх хэрэгтэй. Мөнгө авчраад хангалтгүй гэдгийг би түрүүн хэлсэн. Хүнтэй харьцах чадвар та өнөөдөр гадаадад байхдаа төлөвшөж суралцаж чадсан уу? Энэ маш чухал асуудал. Та ялангуяа бизнес хийж байгаа хүн та хүнтэй харьцаж чад хүлээцтэй, төвчээртэй тийм байж чаддаг хүн үү? Та Сахилга батад суралцсан уу? Та хүний нутаг 5, 10, 20 жил, 30 жил болчиход Сахилга батад та суралцсан уу өнөөдөр? Энэ айгүй чухал шүү. За мэдлэг, туршлага, зөв сэтгэлгээ, тогтвортой орлогын систем авчирвал илүү үнцэнтэй гэдгийг би заагаад байгаа, яриад байгаа. Тогтвортой, үйл ажиллагаатай, за тэгээд бүр системтэй бол бүр окей. За тэгэхээр та нар гадааддаа байхдаа л өөрийнхөө хийж байгаа бизнесийг системчлэх одоо тийм зүйлд л одоо сайн төвлөрч одоо тэрэндээ одоо суралцаж өөрийнхөө биеийг бэлдэн, мэдлэгээ бэлдэн, суур одоо хийх гэж байгаа бизнесээ бэлдэх хэрэгтэй л гэсэн үг шүү. Хав харанхуй орж ирэх юм бол та хан мөргөд л зогсон шүү үндэ.
би үүний юм хэлж байгаа шүү. Үүний юм чинь тэгэл хатуу сонсогдно. За юу сүртэй юм гэж магадгүй. Гэхдээ яг үнэхээр тийм байх юм бол байдаг. За даа ялангуяа төвлөлгөөгүй. Сэтгэл хөдлөлтөй хизээч та олон жил гадаадад байж байгаа сэтгэлийн хөдлөлөөр Монголд ирээ бизнес хийж хэрэгжиж болохгүй шүү. Баахан хэдэн Европт ирсэн. За тийм яриг бол маш их сонссон би. Аваа хэдэн дүүрэгтээ за ерөөсөө Монгол буцъя гэдээ буцсан. За нэг бизнес эхлүүлсэн. Гэтэл оюун агч минь одоо бид 2 жил боллоо. Одоо болидоо буцъя. Давхарсан. Өнөө нэг 10-20 жил хоримтлуулсан мөнгө маань дууссан. 2 сарын хугацаанд 2 жилийн хугацаанд бүр юу ч байхгүй болсон. Ба дээр нь бүр өрөнд ороод одоо буцъя доо одоо өөр ямар ч гаргалгаа алга. Ийм юм болдгоо юу гэвэл болдог шүү. Тэр юунаас болсон? Сэтгэлийн хөдлөлөөс болсон уу гэвэл бас л шалтгаан байгаа шүү. Сэтгэлийн хөдлөлөөр хизээч тийм хийж болохгүй. Гадаадад ажиллаж амьдарч байгаа юм чинь 5-10 цаг цааш нь хийж л байгаа. Эх орноо боддоггүй юу? Боддог. За нэг эх орондоо тайван нэг жаргалаараа нэг орчуулагч гээл ингээд явахгүй. За нэг танихгүй шаардлагатын мөр далыг аргадаал ох танихгүй яжж өөдөөс нинийгээл ингээд явах нь дарамттай үстэй ер нь. Чөлөөгүй ч гэх юм уу те. Да ялангуяа хэл мэдэхгүй, хууль мэдэхгүй ийм болвол за тэрэнд орвол эх орондоо очиод би зөвлөд өгнө гэл ингээд хамцаагаар шамлаад дараад ороод ирдэг. Гэтэл одоо яг үүндээ бол чиний авчирсан мөнгө хаач өрөхгүй. Өнөөдөр ганц Монголд ч биш дэлхийд зах зээл дээр мөнгөний ханш яаж наашаашаа болж байгааг танд бичиж байгаа. Надаас илүү мэдж байгаа. Юмны үн ямар үнэтэй болсон байгааг. Өнөөдөр 10,000 евротой ирсэн би 20,000 евротой ирсэн гэсэн хүнийг би сонссон шүү. Юу ч хийж чадаагүй буцсан. За харамсалтай нь ирээдүйд буцах шийдвэрт хүрдэг бүтлгүүт нэх байдаг. Тийм ээ? Хэдхэн сарын хугацаанд харамсалтай нь ганц 1 жил, 2 жил одоо бас шүдэ зугаал ингээл барьдаг гэдэг бол үн юм. А гэхдээ энэ дээр бол бодох асуудал нэг байна. Та бизнес хийх гэж байгаа бол ер нь эх орондоо бас бизнес хийх гэж байгаа бол өөрийн давуу талаа ашиглах тал дээр сайн фокуслах хэрэгтэй. Бид Европоос их юм суралцдаг штэ. Соёл, үйлчилгээ, чанар гэх зүйл ойлголт таны хувьд бол өстой маш том давуу тал Монголд ирээд. Энэ бол маш давуу тал. Яагаад би тэгж хэлж байгаа юм гэхэлэр ч Монголд бол ерөөсөө энэ цаг барих жишээлбэл тийм ээ. За хүнтэй бие биентэйгээ харьцаа дээр нь одоо юу гэдгийг одоо үйлчилгээний чанар нэг дэлгүрт ороход хүн ороод ингээд юм асуугаад авчих санаа нэг охинтой юм яриад зогсчихно. Эсвэл одоо нэг өглөө 8 цагт яг ажилтаа шүү гэдэл тэгэхэд 9 өнгөрөөл орчиж байгаа жишээтэй. Тэгэл 80 зовлон яриад дандаа бусдыгаа буруутгаал. За тэгээд зам харьцааны хувьд бол ерөөсөө маш их тогтолтой харагдаж байна. Би энийгээ зүгээр элдвэр хэлнэ. За тэгээд ямарваа асуудал бол дандаа бусдыг буруутгах. Ийм л хандлагатай байдаг. А гэтэл бид нар нийгэмд одоо өөр соёл бас зөх хэмжээний өөр орнд өдөр зөндөө байсан юм чинь европчуудаас сурах юм бол маш их байсан. Тэгэхээр тэр соёл үйлчилгээ, чанар гэх зүйлд бол бид нар маш их юм суралцаж энэ тарих руугаа хийцэл байгаа. Энэ бол бидний давуу тал байх яхахгүй мөн шүү. Тэгэхээр бид нар мөнгөөр бишээ дандаа мэдлэгээрээ өрсөлдөх чадвартай. Энэ үүнийгээ аюу давуу тал гэж үнэлэх нь маш зөв шүү. Тэндээс биш мөнгөтэй хүн бүгдийг ялаад дэлээд явдаг юм бишээ. Яг үнтэй. Мангар их мөнгөтэй мөртлөө боломжийн бас мөнгөтэй мөртлөө өрсөлдөх чадвар муу ч гэдэг юм уу одоо тунгуудтай зан харьцааны асуудал төр тогтолтой тийм харагдах юм байдаг. Тэгэхээр мөнгөөр хэмжиж бас болохгүй. Тэгэхээр бид нарт одоо ганц мөнгө л байвал Монголд очиод окей болчихно гэвэл бас энэ дүрлээл гэж хэлэх гэдэг. Бид нарт өшөө цаана бие бэлдэх юм зөндөө байна. Асуудал шийддэг чадвар гэдэг бол бидэрт бас бидний бас нэг давуу тал байх боломжтой шүү. Манай олон залуучууд маань Европод их зөв зүйтэй юм суралцаад тий ямарваа нэг асуудал гарахад түүнээс маш зөв зүйтэй шийдэл гаргалгаа гаргаад гарчих юм чадварт суралцж байгаа юу? Суралцж байгаа байх. Дан ялангуяа одоо бизнес эрхэлж байгаа залуучууд бол тийм юм байна. Ажилтаа ч гэсэн тийм юм гардаг шүү дээ.
Европчуудаас бид нар маш их суралцдаг. Түүнийгээ одоо бас ашиглах нь давуу талаараа одоо бас зүгээр юм. Мэдээж хэрэг та хэд маань одоо бодсон сансан зүйл их л байгаа бахал та зүгээр бодоод мөрөөдөөд тэгтээ суух уу? Одоо энэ Чехтэй байгаад ах уу, Европтой байгаад ах уу, эсвэл одоо за яах вэ? Өнөө маргааш болж лээ, жаргаж байна. Ерөөсөө нэг жаргал хөөгөөд л явах уу? Эсвэл нэг жоохон үн цэнтэй энэ хорвоо дээр төрсөн юм чинь буцаагаад бас нэг хөхөд хүртэл энэ хорвоо дээр үлдэх юмтай бас үлдэх мөр шүү дээ. Зүгээр нэг цаг нөхцөөгөөд өөрсдөө болгоод ингэж явах юм уу те? Энэ дэр бас бодгол хэрэгтэй юм байгаа л та тий. Цаг хугацаа бол бидний хүлээдэггүй. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр зүгээр хоосон мөрөөдөл давтаал яа их орондоо очиод би тийм ч гоё цэцэрлэг төрөлн байгуулнаа, тийм ч гоё өндөр насны гоё халамжийн газар байгуулнаа гэд ингээд мөрөөдөд суух уу? Эсвэл түүнийг яг жинкнээс бодит болгоё гэвэл та цаг алтлахгүй үндэ төлгөө гаргаад тэндээ өөрийнхөө бийг эхлээд бэлтэн. Дараа нь төлгөөгөө гаргана, цаасан дээр тоогоо бодно, тэгжээж хэрэгжүүлнэ. За хизээ яг хитэн Монголд хин надад туслах уу? Хин надад Монголд газар авч өгөх гэж гэдэг юм уу? Бодох юм маш их гарна. Тийм учраас та хэд маань хэрвээ бодоогүй бол эртнээс бодож эхлээрэй. Цаг хугацаа аягүй хурдан байдаг. Нэг мэтгэл 3 жил, нэг мэтгэл 5 жил та хүний нутагт амьдэрсэн л байдаг шүү. Тийм болохоор та хэд маань анханасаа аягүй төлөвлөгөөтэй. Буцаж ирэхгүй гэдэг монгол хүн тун хавардаа хоёр сонсож байгаахгүй. Тэндээ л байгаад байна гэлээ. За яг тэ тийм хүн байж болно. Тэдгээр бол бородох юм алга бас. Тэг байж болно. За бодит боломжтой саналуудын ийм нэрсийн жагсаалт байдаг юм байна. За гадаадад да ялангуяа Европод байсан Монгол Европод хэрвээ та байсан бол Европ Монголыг хамтарсан худалдааны бизнес санаануудыг бас та хэд маань бас сонсож байхад илүүдэхгүй гэнэ. За энэ дэр ямар санаанууд байж болох вэ гэхээр за нэгдүгээрт мэдээж хэрэг Европ Монголыг хамтарсан одоо бизнес тийм ээ дундаа нэг компани байгуулад Европоос Монгол руу ч юм уу Монголоос Европ руу ч юм уу одоо ийм хамтарсан компаниуд байж болж байна. За захиалгад худалдаа хийж өгч болж байна. За логистик зуучлал аюул сүүлийн үед их хүчээ авч эхэлж байна гэж байна. За энэ бол бас зүгээр бах тий. За онлайн худалдаа. За онлайн боловсрал. За энэ бол бас их зүгээр. Онлайн худалдааг бол би бас их зүгээр санагддаг. Тэр болгоны офис мафс гээл тэр болгоо ажилчид цалинжуулаад байхгүй тэр болгон тэгээд та газар зүй үйл хамаарсан байдлаас тийм ээ бизнесээ хийгээд ингээд явах боломжтой. Тий. Онлайныг ер нь бол би бол их шүтдэг шүү дээ. Ерөнхийдөө бол та газар та Улаанбаатарт байсан ч тий бизнесээ хятад руу Казахстан руу Чех руу одоо ингээд задлаад явах боломжтой юм бизнесийг би угаасаа өөрөө тэрэндээ дурлж явдаг. Тэгэхээр тэрэндээ ингээд хийгээд яваад надад бол нэг тийм дарамт байдгүй тийм айтайхан газар ажил байдаг. За тийм юм хийж болно. Онлайн боловсрал бол их сүүлийн үед их зүгээр бас бизнес байж болно. Хувь хүн өөрөө зөвлөгөө өгөө те. За хилтэй ус нь бол одоо хил заагаад ч юм уу те онлайнаар одоо хийх ямар л боломжийн ажлууд байна. Тэрийг бол та нар захин одоо дижитал аргачлалуудыг ашиглаад та орлого олох боломжтой бол тэнэн дээрээ суурлаад тэрийгээ сайн сураад тэгээд ингээд хийх боломжтой. Одоо бүх юм мэдээллийн 90% ирсэн байхад бид нар бол онлайнгүйгээр бизнес бас л очиж анцсан тарчдаг тийм ээ. Тий. Тэгэхээр энэ тал дээр бол бас их зүгээр байдаг. За санхүүгийн боловсралтай туршлагатай бол та дээр нь аялал жуулчлалын жоохон мэдлэгтэй сургуулийн төгссөн ч байдаг юм уу өөрийн гэсэн зах хэмжээний 2-3 жилийн одоо хэдэн жилийн ч магадгүй юм аялал жуулчлал тал дээр хоббитэй ч юм байх юм бол одоо гадаад хүмүүс рүү чиглэсэн аялал жуулчлалын компаниуд байгуулах юм бол их зүгээр байдаг. Тий. Одоо да ялангуяа Монгол руу бол одоо жишээлбэл маш их гадаадын хүмүүс ирдэг боллоо. Тий. Тэр хүмүүсийн тоо буурахгүй байна. Тийм болохоор англи хэлтэй бол та эсвэл франц хэлтэй бол француудаа авцраад чех хэлтэй бол чехуудаа авцраад ингээд Монгол чехийн хамтарсан аялал жуулчлалын компани байгуулах жишээтэй тийм юм саналууд бол нэлээдгүй рейтинг өндөртэй байдаг юм байна. За хөдөө нутагт дэлгэрүүлэх үйлчилгээ. За энэ бол надад бас их гоё их зүгтэй санагдлаа. Яагаад гэвэл гадаадд та нар байсан чинь гадаадд байгаа одоо тэр харсан мэдсэн
одоо тэнд нь ажиллаж байсан ч байж магадгүй тэр компани жишээлбэл нэг ойжлтын компани байхад тэнд нь монголчууд маань маш их ажилладаг шүү дээ. Тэгэхэд тэр ойжлтын тэр үйлсэлгээг яаж хийдгүү, тэр ойжлтанд тэр хэмжилтийг яаж хийдгүү, яаж зэрлэгийг нь устгадгүү, яаж одоо өвөл зонгийн тэр дөрвөн улирал тэр модыг хайрлаж хамгаалж өвлжүүлж ингэж их орноо одоо цэцэрж одоо тэр модны талаар одоо маш сайн мэдлэгтэй болсон багш тэн дээр ажиллаж суусан тий. Тэгэх юм бол та үүнийгээ яг ийм дадлаг туршлага энэ мэдсэн зүйлээ их орондоо авчраад яг ийм ойжлтын ажлыг хийвэл болчихлоо шүү дээ. Манай Монгол шиг ийм сайхан газар нутагтай ийм их талбайтай газар хаа байна? Тий. Тэгэхээр энэ хөдөө нутгийг дэлгэрүүлэх тал дээр бол надад бол үнэхээр их залуучууд маань жоохон фокуслмаар санагддаг. Энэ дэр за яг сүүлийн үед бол кофе шопууд бол сум аймгийн төв битгий сумын төв дээр хүрч гоё шопууд одоо бас сэтгээ санаачлаад хийгээд байдаг болж энэ дэр харин нэг хүүхдийн парк, өндөр насны одоо тэтгэмжийн газрууд ч юм уу одоо ийм газрууд байх юм бол бас их хэрэгцээтэй юм болов уу гэж ингэж бодоод байгаа. Ягаад гэвэл хаанч утсан хүүхдийн паркны асуудал юу яг Европ шиг тийм гоё стандарттай тийм гоё одоо яг хүүхдэр рүү чиглэсэн тал дээр жоохон учир дутагдал юм л да харагдаад байгаа юм. Хийгээд байх юм. Гэхдээ ерөнхийдөө дандаа нэг хятад нэг тийм хиврэг нэг тийм хунцар нэг гачин юм авцгаал тэр нь наран талхлаар хүүхдийн өвзөг бөөрийг түлчих гэдэл одоо нэг тийм хоёрын хооронд юм бити хийгээч. Яг Европод шиг аюу гоё чанартай бид нар ч мэдэн шүү дээ аква парк гэдэг ямар гоё хийдэг вэ Европод те. Тэг зуны цагт одоо ингээл усаар ингээл сэлдэг барьдаг тийм гоё гоё юмнуудыг сэтгээд тэрэндээ хөрөнгө оруулалт оруулаа өөртөө оруулаад эсвэл хөрөнгө оруулагч олоо чектэй хамтраач чамаагүй те хөрөнгө оруулагч хийгээд ингээд ийм хүүхд рүүгээ чиглэсэн настангуудаа өндөр настан руугаа чиглэсэн ийм том төслүүд хийвэл бас их зүгээр юм уу гэж ингэж санагддаг. Яагаад гэвэл тэр чанар энэ дээр айгу заавал байх хэвээр. Чанарын хувьдыг бол ерөөсөө Европт байгаа бид нар битээ илүү. Ер нь Монголоос гараад чанар өнөртдөг шүү дээ. Яг үүндээ бол Монголд бол маш их юм хийж байна. Гэхдээ дандаа чанар ер нь сэтгэл хөдлөхгүй байна. Уучлаарай яг хийж байгаа улсууд шүмжилж байгаа юм ч гэхдээ ер нь сэтгэл энэ дээр жоохон дутаад байна уу гэж харагдаж байна. Тэгэхээр яг тэр сэтгэлийг яагаад хүний хүүхэд тийм сайхан газар тоглоод энэ сайхан талбай дээр ингээд ийм сайхан сэтгээд ингээд үр хүүхдийн төлөө өндөр насныхаа төлөө ийм гоё юм хийж байгаа миний хүүхдүүд миний Монголын үрс сад ингээд нэг гачин шорон дээр тоглоод хоёрын хооронд нэг юм хужаагийн гачин чанаргүй хужаад бол чанартай зөндөө байгаа ч тэгэхэд айл хямдхан тэр айл ашигтай талархал хэлбийсэн хазаасан тийм юм бити хийж хэлэх гэдэг юм л да. Нэг юм хийвэл тэгээд та нар маань хамгийн гол нь гадаадд байгаа учраас тэр чанарыг та нар яг хараад үзээд ингэж хийвэл чанартай байдгийг мэдчихэд ирж байгаа учраас энэ дээр та хэд маань хийвэл арай л өөр хийх болов гэж ингэж харагдаад байгаа байхгүй. Тийм учраас 1000 сонсохоор нэг үзээ гэж Монгол сайхан үг байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн дээр та хэд маань үнэхээр олон жил юм хараад үзээд үнэхээр тэр хүний нутагт манай монголчууд манай ажил төстэй үнэхээр мундаг шүү дээ. Монголчуудыг яагаад ийм олон жил ингээд ажлын гэрээгээр монголчуудыг аваад байгаа айгүй сайн хийдэг байхгүй ажлыг. Тэгээд ийм туршлага суудсан тийм ээ цаг барил чанар эдгээр зүйлүүдийг та нар маань одоо юм биендээ хөвшүүлсэн байгаа юм чинь одоо эх орондоо ирсэн байхад яг тэрэн дээр фокуслаад энэ бол та нарын маань үнэхээр сайхан давуу тал юм шүү гэдгийг л их чинь хэлэх гэдэг. Ийм сайхан потенциалуудаа өчнөө юм мэдээд дээр нь ажиллаад байр хоолой төлөөд өчнөө юм суралцчаад ирж хахад эх орон маань хавуулна сайхан үлгэдэд авмаар санагдаад байгаа. Даанч ч одоо тийм тогтолцоо өнөөдөр байхгүй байгаа учраас та нар маань одоо өөрсдөө л зоригтой ороод харин тэр санхүүжилт байдаг тийм юм аа бол зохицуулахаас одоо өөр яах тийм ээ. За энэ дээр одоо жишээлбэл хатаасан жимс, органик бүтээгдэхүүн, зөвгийн бал, бяцлаг, загас, жимсний мод тарих, цэцэрлэгчдийн асуудлыг бол одоо жишээлбэл улам хөгжүүлмээр хангалтгүй байж хийж байгаа аймагуд байна. Өстой гоё юм хийж идэхтэй үнэхээр бага байна. Бид нар чинь бас хүн ам айгу цөөхөнтэй юм тэгээд талбай их байгаа учраас бас биднэрт бас боломж байгаа мó гэвэл байгаа. Тэгэхээр бид нар улсаас ажил нэхээс илүү та хэд маань өөрсдөө сайхан сэтгэлгийг залуу хүмүүсудаа ялангуяа эх орондоо байгаа ах дүү нартайгаа нийлээд ч юм уу тэр томцол дээр хамтраад ингээд ажиллах юм бол бас 5-10 төгрөгөө зөв зүйтэй хөрөнгө оруулалт хийгээд ингээд явмаар байгаа шүү дээ тий. Тэгээд хүнсний үйлдвэрлэл бол дандаа бид нар одоо нэг алийн болгонд нэг хөшүүдээс буряд яваал нэг хям аваад ирдэг, хятад яваал нэг хатаасан жимс аваад ирдэг. Тэрийг бид нар эх орондоо үйлдвэрлэдэг ийм л балмаар байна. Тийм учраас бид нар
даавуу бүс жинс өмч гэх юм гуталч байдаг юм эх орон руугаа зөөгöd байхаар каргогоор зөөгöd байхаар битээр нодлон уучна ч гэсэн ярьжсэн. Та нар каргондоо ядаж нэг хатаасан жимс боловсруулдаг нэг тэр машиныг аваад ирээч. Тэр каргогоор дандаа эх орондоо ирээд нэг дүүчин ч гэсэн нэг хувийн үйлдвэрлэлтэй болох тийм юм одооноос сэтгэжээл гэдгийг л яриад байгаа шүү дээ. Тий. Тинээс биш хадаа нэг өмд готлол өмсөөл ураад дуустдаг. Тэр өмсөд ураад дуустдаг тэр гутлыг хийдэг тэр цэхийн ч юм уу тэр хям хийдэг тэр хөөрхөн машинын ч юм уу те ингэж л авцармаар байгаа байхгүй. Тий. Тэгэх юм бол нэг ядарсан дүүний нэг тийм оёдлын машин ч гэсэн аваад ирэхэд зингэр бингэр аваад ирэхэд тэр чанартай оёдлын машинаар тэр охин дүүчин нэг гоё хувцсан руу игээл нэг цүнх мөнх хийгээл ингээл орлоготой болно шүү дээ. Нэг хувийн үйлдвэрлэлтэй болох. Тэгэхээр бид нар өөрсдөө үйлдвэрлэгчл болохгүй бол бид нар бас дандаа хараад байгаад байгаа байхгүй өнөөдөр. За өнөөдөр гэхдээ яг нэг үе бодвол бас нэг нойлынхан цаасыг өөрсдөө хийж гэн, ялгаруудаа өөрсдөө хийж гэн, бас нэг зохимжийн бас нэг ганц хоёр бясалгаа өөрсдөө хийж гэн тийм болцсон байна. Тэгтэл эн чинь бас нийт массаар одоохондоо нэг гадаадаас хүнс авахгүй хэмжээнд бол арай л болоогүй л байна л доо. Тий. За 2026 оноос 2030 онд Монголд хамгийн ирээдүйтэй 10 бизнес гэх энэ судалгаанаас одоо харахад л одоо яг иймэрхүү бизнес рүү жоох илүү төвлөрөх тал дээр одоо ийм бас нэг мэдээлэл бас байдаг юм байна. Тий. За бидний одоо Монголдо ирээд бизнес хийн гэхэд гаргадаг нэг том алдаанууд байна. Эрсдэл буюу одоо ерөөсөө даатгуулдаггүй. Ямар нэг бизнес эхэлчихэд тэрийг ерөөсөө даатгуулдаггүй юм байна. За магадгүй нэг ганц хоёр нь даатгуулж ирсэн байж магадгүй тэрийг би ямар хүн болгоныг таних ш тийм ээ. Тэгээд буцаж байгаа хүмүүсийг асуухлаар за чи юу хийсэн гэхэлэр би нэг тийм дэлгүүр хашаа. Тэгээд энэ дэр нэг харагдаад байгаа нэг түгээмэл алдаа дандаа бие биенийг хуулбарлсан юмнууд хийгээд байна. Тэр нэг дэлгүүр ажиллуулж байгаа би ч гэсэн Монголд очиад нэг дэлгүүр ажиллуулъя. Тэр нэг карго ажиллуулж байгаа би ч гэсэн нэг карго ажиллуулъя. Тэр нэг караоке ажиллаж байна. Би ч гэсэн караоке ажиллуулъя. Үгүй дээ. Та хэд маань арай шинэлэг юм оруулах. Одоо фокуслмаар хэвтүүлээ. Шинэлэг юм Монголд бол одоо жишээл дэлгүүр худалдаа хоршоо бүр зөндөө худалдаа 8 бол зөндөө бараа бол зүгээр хогоор нэг тэр дэлгүүрүүд нь баг нэстэ өгсөн хүнээс босдон байна. Тэгэх юм бол хэдүүлээ дэлгүүр гэж одоо үнэтэй юм авцраал дээр дахиж үн нэмэл нөгөө унааны зардлын мөнгө нэмэгдэж байгаа шүү дээ чинь. Нөгөө ядарсан хэддээ улам үнэтэй юм зараад ингэж жишээд айхгүйгээр эх орондоо үйлдвэрлэдэг тэр тал руугаа илүү фокуслол зүгээр байна. Тийм ээ. За тэгээд хуулийн татварын одоо мэдлэггүй. За тэгээд яг тэр хуулийн татварын тал дээр мэдлэггүй мөртлөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн гэсэн татварын хөөрхөн зөвлөгөө өвчтөг, хөөрхөн хуулийн зөвлөгөө өвчтөг ийм хүн хөлсөж авдаггүй юм байна. За эн чин та нарыг өчнөө эрсдлээс хамгаалдаг ийм юмнууд ч зуулна. Тий. Тэгэхээр өөрөө мэдлэг дутуулбал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Чи бүгдийг сураад, чи бүгдийг санхүүг аж бариад, хууль аж бариад, татварааж төлөөл, ажилчдаа цалинжуулаад, өөртөө ч нэг хэдэн төгрөгийн ашиг унгачих гал ингээд явбал чиний толгой хүрэлцэхгүй. Чи айгүй сайн толгой сайтай байлаач гэсэн чамд үнэхээр үнэнч чиний төлөө сайн цалин аваад ингээд ажиллах хүн чамд толтоход маш бэрхштэй хол. Тэгтээ тийм хүн заавал хэрэгтэй чамд. Ялангуяа хуулийн татварын зөвлөгөө өгдөг хүн заавал хэрэгтэй шүү. Эртний чинь даах юм бол яах юм? Айгүй сайн явтлан бодох хэрэгтэй болно. Ганцаараа чичлээ дайраад байвал ерөөсөн ядарн, туйлдэн, за тэгээ нөө 5-10 цаасан байхгүй болохоор сэтгэл санааны хямралд орох орно. За тэгэл ерөөсөө за шал дэмий юм эхэлчлээ. Монгол шиг дэмий юм байдгүй юм байна гэсэн. Монгол бизнес хийх ёстой дэмий юм билээ гэж ингээл үгээр гараа явчихдаг. Уучлаарай. Алдаа оноо чамд байгаа юу гэвэл байгаа. 50% таних, 50% төр засгих байж магадгүй. 100% төр засаг руугаа нялцаана гэвэл бас буруу л ахлах гэж боддог шүү дээ би. Судалгаа маш дутуу, тооцоогоо маш дутуу гаргаж ирдэг юм. Эрсдлийн тооцоо бол ерөөсө огт хийдэггүй алдаг гэлээ. План бол ер нь за би хэрвээ ингээд одоо жишээлбэл нэг үнэний фермтэй боллоо гэхэд хэдэн үнэнүүд маань нэг шуурганд шоронд одоо ингээд манай монголчин цаг агаар ямар үлээ те тэгэл нөө хэдэн үнэнүүд нь өгчих юм бол тэгээ дараа нь яах юм? Ямар ч даатгал байхгүй, буцаагаад мөнгө олох байхгүй те. За нөгөө нэг хамаг шингээсэн мөнгө төгрөгөө нөгөө хэдэн жил хураасан мөнгөний бот нөгөө хэдэн үнэндээ өгцөнтэй байхгүй. Ингээд нулимсаа арчгүй. Дээшээ тэнгэр
хол доош газар хатуу ийм л байдалд орно. Тэгэхээр ерөнхийдөө ажиллаа бас бизнесээ бас нэг айтаахан жигд хэмжээнд ортлоо та заавал ихний ээлжинд нягтлан татварын одоо ийм сайн зөвлөгч авах хэрэгтэй. Тэрийг сар болгон цалинжуулдаг юмаа гэхэд ядаж тэр хүнтэйгээ тохироод тий хэрэгцээтэй үедээ юм асуугаад авчдаг, хэрэгцээтэй үедээ тооцоогоо маш зөв үнэн зөв хийдэг ийм хүмүүс хэрэгтэй шүү. Үнэн зөв итгэлтэй яг чиний төлөө ажиллах ийм хүн олохгүй бол хотлоо болно шүү бас. Тэгэхээр үнэхээр тийм үнж, тийм үнэхээр чиний төлөө амьсгалах ийм хүн олох юм бол тэрэндээ үн цалин ерөөсөө огт харамлж болохгүй. Тий. Надад л тийг санагддаг л та ер нь. Тэгэхээр ирэхээс өмнө итгэл даах тэр хүний одоо олоорой гэдэг л миний түрүүний ярьсантай эргээд очиж чинь тийм байгааз уйлдаатай. За дараагийн асуудал яг ингээд очиод санхугаа босхийг гэхлээр таны карманы мөнгө хүрэхгүй бол нилээдгүүд тооцоотой ийм санхугийн ийм асуудалт бол банк тусалдаггүй. За энийг бол хүн болгон бодох байх. За миний ч мөнгө арай л хүрэхгүй дээ. За тэгээд очиод миний төсөл маань за хэмжээний $100,000 асуудал би гаргах юм байна. За би нэг чута чата нэг $20-30,000 гаргалаа гэж бодъё. Тэгвэл банк яах вэ? Энэ бол мэдээж хэрэгсэн бүгдийн сонирхлыг татах асуудал тийм ээ. Банк бол боломжтой гэж байгаа. Гэхдээ шинэ бизнесийг санхүүжүүлэхээс илүүтэйгээр төслийн бодит байдлын орлого, барьцаан хөрөнгө, санхүүгийн түүх маш сайн байх хэрэгтэй болно. Мэдээж хэрэг одоо надаас ч гэсэн хүн юм зээлэх юм бол за энэ маань буцаад над руу буцаагаад өгөх одоо боломж нь хэрвэлээ. За өгч байгаа мөнгнөөс шалтгаална. За боломжийн найдвартай, итгэл даах чадвартай, дээр нь за энэ маань бүр болохоо байлаа гэхэд нэг орон сууцтай юм да гэдэг ингэж л өгдөг шүү дээ банк. Ялгаа байхгүй шүү дээ. Юучгүй байхгүй. За чи тэгвэл бизнес төлөвлөгөө аваад иргээд банк нэхэхэд нэг нэгдүгээр ангийн хөгжил тооцоо гаргаад өгчихсөн, хальт тулт гаргацсан тооцоотой тийм бол банк өгөхгүй шүү дээ. За тэгээд тэн дээр бас нэг хамгийн анхаарах юм таны санхүүгийн түүх аягүй сайн байх хэрэгтэй. За энэ дээр хэдүүлээ маш сайн фокуслах шүү. Санхүүгийн түүх дээр та хэд маань аягүй алддаг шүү. Чект ч алддаг. Одоо за их чамбаа яваа хөвгтүүд л очиж байгаа. Маш чамбаа байх хэрэгтэй. Санхүүгийн түүхийг би сайн байлгаач гэдгийг чект чилдэг, Европт чилдэг. Одоо тэгээ Монголд ч бас ялгаагүй шүү. Ямар ч банк сахилга бат сайтай хүнд л мөнгө зээлдүүлнэ. За энэ асуудал яг адилхан байгаа. Орон болгонд баг адилхан. Хамаг цалингаа хийчихэл хуу хамаал ингээд явс. Тэгсэн мөртлөө асар хэмжээний өр хэрэгцээтэй болдог. Банкн дээр очихлоор танаас татгалцдаг шүү дээ чихэд. Тэрнтэй адилхан Монгол мөн адилхан шүү дээ. Ямар ч үр зээлгүй банкнаас зээл авсан ч тэрийг яс хугацаанд нь төлөөд хасхруугаа оруулахгүй одоо ийм сахилга баттай хүнд бол ямар ч банк ерөнхийдөө бол нэг барьцаалах хөргөн мөнгөнийхөө хэмжээнээс шалтгаалаад барьцаалах хөрөнгө шаардлагатай бол тэрийг нэг ашаавшин ч байдаг юм одоо тэр орон сууц ч байдаг машин ч байдаг юм үнэтэй машин ч байдаг юм тэрийг барьцаалаад ингээд мөнгө авъя гэвэл болохоо хамгийн гол нь таны бизнес төлөвлөгөө аастаа үнэхээр сайн хийгдсэн байх ёстой шүү. Хүүхдүүд минь бизнес төлөвлөгөө муу бол зүгээр л хам мөргөн шүү. Уучлаарай та эн чинь таны хийсэн энэ тооцоо чинь үнэхээр хангалтгүй байна мэ гэж чиний өөдөө шийдэж шүү. Арай шийдэхгүй байх таа соёлтойгоор татгалзнаа. Тэр энэ дээр таад маань фокусмар хэрэгтэй. Тэгэхээр Монголд байгаа дансан дээр таад маань өнөөдөр заавал фокуслах хэрэгтэй байгаа биз? Энэ чухал. Би чехэд амьдарч байгаа. Би Европ амьдарч байгаа. Монголд байгаа данс ямар хамаатай ингээл балжганаад байвал уучлаарай. Бас та хизээ нэгэн цагт Монголын чин данс чамд хэрэг болох цаг ирнэ шүү. Бас. Эргэж уулзах нөгөө нэг зай үлдээ гэдэг чинь хүмүүстэй тэр шиг банктайгаа яста нэг за яста банкаа гомдож болохгүй шүү гэдгийг л бити мартаарай да хүүхдүүд минь. Тэ хизээ нэгэн цагт хэрэг болно. Ер нь банкны сахилгад санхүүгийн боловсрал гэдгийг бол би маш их ярьж байгаа шүү. Зарим банк бол яг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгч нарт одоо ногоон бизнес гэх мэт одоо энэ дэмжлэг үзүүлдэг юм төслүүд төр бол бас байна. За эртнээс одоо маш тооцоогоо хийх. За тэгээд энэ бизнес тооцоогийн бол та хэд маань хэрвээ өөрсдөө хийж чадахгүй санаагаа хэлээд яг энэ төслийг сайхан боловсруулад өгч чадах чадвартай хүүхдүүдийг гоох хэрэгтэй. Ингээд 5 10 цагийн нүгэл таамаагүй. Гадаадд байхтай хийн шүү. Энийг Монголд ирчээл цаг алдаал нөгөө цуглуулсан 5 10 цаасаа чи Монголд хонсон өдөр болгоноос чиний над авчирсан мөнгнөөс чинь хорогдоод дуусна шүү. Зөөлөөл болно нэг харахад.
Яана би $10,000 ирсэн чинь хаажчихва гэсэн л амаа бариад юу бизнес хийх. Тооцоо нөө бизнес төслөө хийх гэсээр л нөгөө мөнгө дуусч. За тэгээд зээл бүтлээ. За зээл бүтлээ гэж бодъё. Зах зээлийн судалгаа маш муу хийгдэг. Бизнесээ эхлэвэл удахгүй дампуурна. Хэрвээ та зах зээлийн судалгаа хийхгүй бол уучлаарай шүү дээ. Европод ингэдэг шүү дээ. Одоо жишээлбэл Tesco, Mesco гэх ийм том супермаркетыг барихад доор хаяж тухайн орон нутагт нь 50,000-аас дээш өрх одоо иргэнтэй газар л тэр дэлгүүрийг барьдаг шүү дээ. 50,000-аас доош одоо 45,000 иргэнтэй газарч барихгүй. Гэх мэтлэн. Тэгэхээр эдгээр нөгөө нэг зах зээлийн судалгаа гэдэг чинь тийм нарийн байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо чи жишээлбэл нэг дэлгүүр барьлаа гэхэд чиний дэлгүүрт ар хангаан төв дээр барьлаа гэж бодоход чи тэр дэлгүүрт ар хангаан сумын төвөөс хитэн хүн байна уу? Хитэн сум байдгийн ар хангааг тойрсон. Тэр сумд нь одоо чиний дэлгүүрээр үйлчлүүлэхгүй чи тэр дэлгүүртээ ямар бараа зархасаар шалтгаална. Тэр тухайн аймагт ганцаараа чи нэг хүний хэрэгцээтэй юм зардаг болвол магадгүй бүх сумынханч байд битгий хэл өөр аймагаас хүртэл ирж чамаас ирж авах жишээтэй. Одоо ийм эдийн маркетинг гэдэг бол бас л бодвочтой юм багц. Тэгэхээр тэрийгэ тооцоолохгүйгээр та ерөөсөө яг адилхан бараа тавьчаад би орлого орохгүй байна гэдэг ингээд өвлөө суугаад байлуулчлаа шүү дээ. Таны буруу тэгвэл. Тад ямар ч зах зээлийн судалгаа хийгээгүй шүү дээ. Адилхан талх зарж байгаа 10 дэлгүүр байж байгаа та 11 дахь дэлгүүрээ барьчихад өнөөдөр миний Монголд бизнес хийгээд дими юм байна гэж ярьж явал уучлаарай үсттэй. Тийм ээ? Конкуренц даа ер нь уламжлалт бизнес ер нь яг энэ хүнтэй хэлэхэд чанга шүү. Үнэхээр чанга. Та нэг ямарваа нэг эзний компани эзэн болсон боловч гэсэн танаас бүх юм шалтгаална. Та тооцоогоо хийн, та нэгтлангаа бүх хариуцлага таны толгой дээр ирнэ те. Ер нь уламжлалт бизнес дээр их тооцоо сайтай л байхгүй бол алдагдлалд орох вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тийм ч учраас би ч одоо өөрийгөө мангараг мэдээд MLM бизнес руу хийдэг ш. Тэр нь надад хамаагүй амар. Яг үнэндээ. Би хаач байсан тэрийг хийгээд явдаг. Тэгвэл нэг хүнтэй харьцаал дэлхийд тойрсон хүмүүстэй онлайнаар чатлаад ингээд сууждаг шин. Тэр надад аюу амар. Тийм юм дургуй улсууд бол яхаар боломж бизнес рүүгээ орохоос биш яах, тийм ээ? Болно. За сэтгэл хямрал одоо хоосрол буцаад одоо ийш тийшээ явах уу гэдэг бол мэдээж гардаг. Тэгтээ одоо ерөнхийдөө ингээд хараад байхад зурагт мурагтаар ингээд сонсоод байхад Солонгосоос, Америкаас, Европоос бас буцаж ирээд өстө үнэхээр бас гоё бизнес эх орондоо хэрэгтэй бизнесийг эхлүүлээд одоо сэргээн мандалтын үедээ яваа ийм сайхан залуучууд бас байна. За тэгэхээр тэдэртээ бас баяр хүргэмээр байна. Яагаад гэвэл тэр чинь тэндээ байж захта маш их юм суралцаад эх орондоо ирээд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр дандаа болохгүй бүтэхгүй юм биш шүү дээ. Тэр чинь болгоод бүтгээд явж байгаа бүтээж аваа хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэгэхээр та бүтээж чаддаггүйгийнх нь игнэнд орох уу, бүтээж чадж байгаа нэгнийх нь игнэнд орох уу гэдэг бол танаас шалтгаална. Тэгэхээр л нөгөө тооцоо судалгаа, мөнгөний төсөл, одоо төсөв тэр мөнгөний бүхэл одоо эрсдэл одоо энэ мэтийгээ сайн бэлт хэрэгтэй. Бэлтгэхдээ та заавал Монголд ирэхдээ биш. Одоо гадаадд байж захтаа л энийгээ сайн бэлдээрэй л гэдгийг хэлээ да. За тий. Юу гэнэ? Монголд ирэхлээр өөдөөс ч хаах зараад муухай ааштай хөдөлгч нэртэ бүтүү авгаад ирчүүд уцах байх та. Удамжаар явхад одоо цагаа шүү дүүр хожаа болон хожаа царайтай хүмүүс л ёо нэрэт яг л тийм л тий. Яг би бол номингаар л орох дуртай. Гэхдээ тэр нь арай үйлчлэг айгүй байдаг. Одоо сүүлийн үед Керефор айгүй их дэлгэрчлээ Монгол Улаанбаатарт. За тэгэхээр ер нь худалдааны чиглэлээр бол хэдүүлээ нэх фокуслоо тэр. Яг гэвэл конкуренц маш өндөр. Таны үнэхээр тэднийг давсан маркетингтэй, тэднийг давсан одоо арай илүү үйлчлэгээтэй тийм л юм хийхгүй бол бид нар ашигтай ажиллаж чадахгүй л гэж ингэж харагдаад байна. За тэгэхээр хэдүүлээ арай өөр юм сэтгэж эх орондоо байхгүй юмыг тэр үйлчлэгийг эх орноо хөгжүүлсэн тал руугаа илүү фокуслуулж ингэж л нэг бизнес сэтгэлгээ оруулах яадаг юм бол гэж ингэж бодох юм л да. Тэг мэдхгүй юм бас их байна дөө. Тэ. За энэ дэр нэг хэлэх юм хэрвээ та санхүүгийн сахилга батгүй бол зүгээр ирсэн. Хэрхүүч бизнес рүү бити ороорой. Яг үнэ шүү. Нэг худлаа цэжидэлсэл том яриад явах юм бол уучлаарай хаста.
нөгөө нэг хошин шог гэдэг шүү дээ бадрах. Окей. Нэг лиценз яриад лээсэн одоо тэрийг хиймээр юм да гэд насаараа лиценз яриад дуустдаг. Тэрэн шиг л болно шүү. Шал дэми. Чадахгүй юм аа бол хүнийх оруулах гэд оруулаад хэрэггүй байх гэж бодож байна. За тэгээд энэ дээр бас нэг их чинь хэлж ярих юм юу вэ гэхээр чаддаг юм аюу сайн. Одоо жишээлбэл зочид буудалд ажиллаж байгаа манай монгол охтууд хүүхнүүд маань зөндөө байдаг шүү дээ. Тэгвэл та хэд маань яг тэр зочид буудлын менежментийг яаж явуулж байна? Хүмүүсээ яаж ажилуулж байна? Цагаа яаж баримталж байна? Гаднаас ирсэн хүмүүстэй яаж үйлчилж байна? Тэ орж гарч байгаа улсуудыг яаж хүлээж авч байна? Гэх мэтчлийн соёлын та нар зүгээр л нүдээр хараад тархируугаа хийгээд байгаа юмыг та нар хэл гаал дээр хурааж авахгүй шүү дээ. Зүгээр л бээгүү зүгээр л хамаагүй тэмдэглээд тагнуулаа ажиллах гэхгүй. Нэг ясны. Тэгээд энэ нэрэд яг тийм хэмжээний стандартаас үнэхээр гоё зочид буудлуудыг бол одоо аим хотод барьж болж шít. Яагаад болохгүй гэж. Тий. Одоо ялангуяа аялал жуулчлал маш их хөгжчихлээ. Тий. За дээр нь ресторан бааруудад манайх ажиллаж байгаа монголчууд маань маш их байна. Тэгэхэд тэд нар юу суралцж байна? Зүгээр л үйлчлэгээ, цэвэрлэгээ тэр заалын зохион байгуулалт тэр маркет тэр менежерүүд юу хийж байгааг суралцах хэрэгтэй байхгүй. Зүгээр л хараад суралцах. Чи өөрөө дотор нь ажиллаж байгаа шүү дээ. Чи зүгээр бүгдээ ингээл нүдээр ингээл харчлаа. За нэг жижигхэн цех байлаа гэж бодъё. Хямны цех байлаа гэж бодъё. Хямны цехэд ажиллаж байгаа улсууд юу олж харж байна? Зөндөө юм олж харах боломжтой. Тэр чанар, тэр стандарт, тэр хөргөгч хөргүүр тэрний тэр Европуудын ажиллаж байгаа тэр хөргөчнүүдийн олоод ирлээ. Тэгэл тэр нэг дахиад нэг хям сарлагын махар гоё хям хийлтэй. Яагаад болохгүй гэж манай мал аж ахуйд орно шүү дээ. Гэх мэтчлэн одоо ийм санаа оноо за машин барьж байгаа улсууд бол одоо жишээлбэл засварын газрууд гэдэг яг нь сүүлийн үед Монголд бол засварын газрууд бол их зөндөө болцсон байна. Зарим засварын газрууд тэр доктор нь бол маш гоё стандартын тийм байшин барилгатай, тоног төхөөрөм сайтай тийм байна. За такси үйлчилгээ бол жоохон Монгол жоохон тиймэрхүү дандаа хуваараа гарцуу явцгааж байна таксинд тий. Тэгэхээр яг нэг төрөөс бас жоохон дэмжлэгтэй байх жүүдүгийн одоо жишээлбэл сан гэж байдаг шүү дээ тий. Төрийн хөнгөлөлттэй одоо таны бизнес үнэхээр зөвшөөрөх юм бол төрийн хөнгөлөлттэй одоо энэ жүүдүгийн сангаас одоо хөнгөлөлт аваад мөнгө хөцөлтөж үзэхт яа болохгүй гэж тий. Гэх мэтлэн одоо ийм сэтгэж бодооч залуу хүмүүс байна та нар маань дандаа нэг гадаадад байгаа л 5-10 төгрөг яаж нэг цалингаас цалингийн хооронд яг за тэгээд цалин арай л бага нь арай л илүү цалинтай ажилд орё гэснээс илүү орлого руу илүү төлрүүлэхээс илүү маргааш 5-10 жилийн дараа таны наад ажилчин байхгүй болсон байхад би би хаана байх юм би яг юу хийж яах юм гэдгээ одооноос бодох хэрэгтэй юм шүү. Тий. За нэг иймэрхүү чинь санаа оноо та хэд ярьлаа. За тэгээд ажлын гэрээ бол ихчтэн бол байгаа шүү. Асуухан байвал асуугаарай. Тий яг явж үзэх гэж би боддог яг үндэ бол. Тий. Нэг бас нэг гадагшаа гараад бас нэг тухайн орны соёлыг үзээд бас нэг ганц 2 жил ажиллаад за тэгэл болохгүй бол Монголд их орондоо ирээл бас нэг яваад ирсэн хүүхэд арай л өөр бас бодолтой сэтгүүтэй тий арай л өөр хүмүүжлтэй энэ чинь хүний нутагт хүн ингэж амьдардаг юм байна ингэж зовж мөнгө олдог юм байна гэдгийг болоод харчих л хэрэгтэй байхгүй тийм ээ тий тэгэхээр энийг бол нэх үгүйсэх бол асуудал бол биш тий тэндээс биш массаараа одоо жишээлбэл сая солонгосын ерөнхийлөгч ирээд монголчуудаа солонгос руу явуулах тухай ярилцаал одоо энэ ингээд байгаа нь бас яг ганцхан тэр яг нэг хараар байгаа улсуудын яг нэг бичиг баримттай болгоё гэсэн надад бас зүгээр юм уу санагдсан. Тэрнээс биш монголчуудаа гадагшин гаргах тэр бодлуудыг ингээл дэмжээл ингээл айл болохоор олон монгол гадагшаа гаргахыг ингээл мэдхгүй. Айлч хийсэн болгонд нэг тийм юм яриад ингээд яваад байгаа юм бас их зөв бодлого мөн үү биш үү? Хүн амын зөв бодлого хэрэгжиж байгаа мó Монголд гэж ингэж бас бодогддог. Хүмүүсээ залуучуудаа явуулчаад энд нэг хэдэн тэтгэврийн хөгжүүл хэдэн ач зээнэр нь үлддэг. Тэгээд одоо эх орны маань хэн хөгжүүлэх юм бэ эцгэцэд. Хэн эх орондоо эзэн болоос байх юм бэ гэдгийг бас төр засгаас бас жоохон илүү анхаарасаа л гэж бодогдтiin. Тий. За улс төрчих юм бол зөвхөн бүр нэг олон цаашаа. Тий. За баяр та нартай амжилт хүсье. Баяр та.